Одоо labels буюу одоо нэг шошгонд зориулсан цаас. Талцах үедээ хийгдсэн цаас мат буюу гялцах үеийн дурагт автсан. Яг энгийн бичгийн цаас шиг хэрний усны хамгаалалттай гэхдээ усны хамгаалалттай дээр нь шингэн ортой юм хэвлэж болно. Тэгснэ салгаж аваад хэвлжээ салгаж аваад наадаг цаас. За лузи цаас нь мат цаас нь. Тэгээ мат гэхээр ямар нэгэн гялцах үеийн гэрч ихтэй авц огт гэрд ойдоггүй юм болчихсон байна гэсэн. Гялцдаггүй дандаа шингээдлээ шингэнэ гэсэн. Адилхан усны хамгаалалттай мөн адилхан арвыг нь хэвснийхаа дараа хуулж аваад наах боломжтой. Энэ хэмжээ гэсэн шараар нь илэрхийлж байгаа шүү. За дан шар. За А4 хэмжээ нь 297, 210 мм, 297 мм. А тэгэх юм бол дундуураа ингээд нэг юм флотертэй гэж бид нар ярьдаг. Зүсэлттэй байдаг тийм. Хевлээд татаа давангууд талм гарч ирнэ гэсэн. Энэ цаасан талм гарч ирнэ гэсэн. 24 ватттай нь буюу 70-37 мм-тэй байна. 70-37 мм гэж байна тийм. Энэгээр нь би нэг цаасын салгавал зөвхөн энэ дөрвөлжнүүд гарч ирнэ гэсэн. Энэ дөрвөлжнүүд гарч ирнэ гэсэн. Тийм ээ. Одоо энэ чинь зөв принтертэй болоод ихэ бэлтгэхдээ энэ тохируулаа бэлтчихэж штэ тийм ихнүүдээ. Тэгээд принтер тэгээд хийвлэхэд инфлотертэй энэ цаас учраас хуваацтай цаас учраас аваад нэгээр нь шууд дээр нь аваад нэгээр нь аваад наагаад явчих боломжтой. Ер нь бол ямар ч лазер принтертэй ч тохирно. Энэ шингэн орто принтертэй ч тохирно.